Хариултыг авлаа. Би тэр миний асуултыг буруу л ойлгоцсон юм шиг байх юм. Тэр яг тэр энэ бичиг баримтын төлөвлөлт зарчим бичиг баримтын төрөл гэдэг дээр бол би тэр 5.1.10 дээр төр хувийн хэвшил ихтэй сургуулийн судалгааны байгууллагын энэ гурвалсан түншлэлийг заавал үгээр нь оруулах ёстой. Зөвхөн хувийн хэвшил биеэрээ дангаараа технологийн ямар нэгэн үйл ажиллагааг дамжуулахгүйгээр бизнесийн үйл ажиллагаа маань амаргүй нөхцөл байдалд хүрч байна. Төр шууд бизнесийн холбоотойгоор хөгжлийн бодлогыг тодорхойлно гэдэг нь өөрөө нөхцөл байдал хүнд болж байгаамаа. Энийний дундах гүүр нь өөрөө ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд юм аа. Тэгэхээр гурвалсан түншлэлийн хүрээнд бизнесийн салбарыг хөгжүүлж байгаа жишг ийм тогтолцоо Монгол улсад бол дүүрэн байна. Тэгэхээр энэ бол бидний маш том судалгааны суурь учраас төр хувийн хөвшил ихтэй сургуулийн гурвалсан түншлэлийн зохистойгоор хангах ингэж ээж хөгжлийн бодлого маань тодорхойлогдно. Өнгөрсөн хугацааны алдаагаа бид давтах ёсгүй гэдгийг бас чухалчилж хэлье гэж бодож байна. За энэ хуулийн санал дээр хариуцлагын асуудал дээр бас нэг бодиттой заалтууд тусгагдах нь зөвөө гэж ингэж би харж байгаа. За хариуцлага дээр бол нэг 5 асуудал байна л да. Улс төрийн нам эсвэл сонгуульд энэ хөтөлбөр дуялдуулан нийцүүлээгүй боловсруулаагүй сонголт оролцохгүй л гэж байна. Гэх мэтлэнгээр. Тэгээ энэ ер нь бол төрийн дээд байгууллага, яам, тамгын газар, аймаг, сумдын удирдлагуудын энэ алдаатай үр дагавар нь шууд тэр бизнесийн байгууллага ард иргэдэд хүрж яадаг. Энэ зохисгүй энэ үйлдэлийг бид нэр энэ хөгжлийн бодлого төлөлтийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэх ёстой. Тухайлбал сая ноолуур 100 мянгаар авна гэд хэлсэн хөдөө аж ахуйн сайдын мэдэгдэл. Орон нутагт 30-тай 35 мянгатай байгаа энэ зохисгүй асуудал. Өмнөгөө аймаг дээр Гашуун-Сухад хөлийн боомт гэж байна. Яаж хөгжих нь тодорхой бус. Нэг сайд гарч ирэхээр л өнөөдөр контейнертай машин явна. Тэдэн машин явна. Ингээл ерөөсөө юм нь тодорхойгүй. Гэтэл тэнд гайлын хяналтын талбай авсан аж ахуйн нэгж байгууллага нь гарч ирсэн засгийн газрынхаа шийдвэрээр 1 жил үйл ажиллагаа явуулаад байшин барилгаа барьж идэл дараагийн сайд нь гарч ирээд эсвэл дараагийн засгийн газар нь гарч ирээд өөрчлөө явж идэг. Энэ хөгжлийн бодлогын тогтворгүй үйл явдлаас болоод энэ хувийн хөвшилдээр маш том ачаал дарамт ирж байна. Энийг бид энэ хөгжлийн бодлого төлөлтийн энэ хариуцлагын асуудлаар зүй зохистой бий болох ёстой. Энэ зохисгүй энэ мэдэгдлүүд ямар ч байсан энэ боломгүй байгаа энэ асуудлуудыг судалгаа шинжилгээнд суурлан хийсэн хэрнээ яг нийгэмдээ ард түмэн дотор бий болж байгаа энэ хүндрэл бэрхшээлийг бид энэ хуулиар зохицуулах ёстой гэж ингэж үзэж байгаагаа бас хэлье гэж бодож байна. За дараагийн нэг асуудал бол юу вэ гэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал дээр бол зайлшгүй энэ мэдээллийн нэгдсэн тогтолцооны асуудал хамгийн чухал байгаамаа. Маш олон хуулийн давхартал байгаа гэдгийг бол манай үндэсний хөгжлийн газрын эмэгтэй маань бас хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд энэ олон асуудал бий. Энэ бүгдийг энэ хуулиар зохицуулж өгөх ёстой. Болохгүй байгааг энүүгээрээ хүчингү болгох, болгож байгааг үүгээрээ нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол чухал байж байгаа. Тэгээ энэ шинжилсэн найруулгын хүрээнд орж ирсэн 2-3 хуулийн өөрчлөлтүүд байна л да. Тэгээ үнэхээр болохгүй байгаа бол тэр олон үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдийн асуудал. Тэн дотор энэ хөгжлийн бодлогод нийцэхгүй байгаа тэр заалтуудыг энэ хуулиудаараа хүчингү болгоод өгөх хэрэгтэй шүү дээ. Системтэй нэгдсэн ийм бодлого, нэгдмэл ийм ойлголт, нэгдмэл зохицуултын эрх зүйн орчин дээр дайлангуяа хууль санаачаар шинжилж найруулж байгаа энэ орчинд бол байгаа зүйл энэ байгаа. Тэгээ үнэхээр болохгүй байгаа. Энэ болохгүй байгаа асуудлын жагсаалт нь гараад аль үндэсний хөтөлбөр энэ хөгжлийн бодлогын хуультай нийцэхгүй байгаа. Тэр заалтуудын бүгдийг бид нар хүчингү болгох эрх нь бидэнд байгаа шүү дээ. Энэ хуулиар зохицуулагдсан шүү дээ. Тэгэхээр иймэрхүү эрх зүйн орчныхоо энэ тэр 560 гаруй байгаа аль нь хэрэгжээд байгаа, аль нь бодиттой, аль нь хэдэн оныхын эсвэл аль нь одоогийн энэ цаг үеийн орчинтойгоо нийцэж байгаа мó үгүй юу гэдгийг дээр бол маш том дүн судалгаа шинжилгээ хийх нь бол энэ хуулийн гол онцлог болов уу гэж ингэж үзэж байна. За баярлалаа.